ахуй нэгж хувь хүмүүс дэмжих үүднээс одоо хүлээлт үрдүн гэсэн нэгэн ярилцлагын болон нээж байгаа юм а. Анхны зочноор улсын хурлын дарга Зандаа Хөгийн инх болд оролцож байна. Тэгэхээр та анхны зочноор таныг өрсөнд бас учиртай. Яг гэвэл энэ хууль тогтоох дээд байгууллагаас маш их юм хүлээлт байдаг. Энийн үрдүнч нийгэмд гол үүрэгтэй байдаг. Таны Япон улсад хийсэн айлчлалын дараа би яг ярилцж байсан. Хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хилцээр байгуулсны дараа маш том одоо хоёр улстай зам нэгднэ гэж ярьж байсан. Энэ зам хизээ нэгдэх нь? За, агентлагийн шинэ болны анхны зочин болж байгаадаа баяртай байна. Та бүхэнд орой мэнд хүргье. Өнөөдөр л гэхэд маш олон тооны бараа хоёр талдаа хоёуланд нь татваргүй болсон байгаа. Одоо монголчуудын төгөөмөл үйлдвэрлэж чаддаг ноол ууран бүтээгдэхүүн бол 30% татвараас 0 руу орох жишээтэй. Гэх мэтээр бол бүх зүйл бол гэрэндээ тусгадаад Япон улсын парламент сайхан батлаад ингээ хэрэгжиж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань өөрөө хүчин төгөлдөр болоод одоо зөвхөн бизнес эрхлэгчид маань ашиглаад эхлэхэл үлдсэн гэсэн үг үү? Одоо бол ямар бараа татваргүй болсон, ямар татваргүй байгааг манай их хурлын веб хуудас дээр байгаа эдийн засгийн түншлэлийн хэлцээрийн текстээс олоод үзээд тэгээ ямар юм бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнөөдөр татваргүй, ирээдүйд юу үйлдвэрлэл татваргүй байх вэ? Хэдэн жилийн дараа гэдэг нь бүгд байж байгаа. Чөлөө тодтолтойгоор зөвхөн барааны татварыг хөнгөлдөг бол одоо ажиллах хүч, шинэ технологи, санхүүгийн үйлчилгээ, банкны үйлчилгээ, бүх үйлчилгээ бол хөрөнгө хүн хүч хоёр тал руу чөлөөтэй орсхийг хэлж байгаа. Сүүлийн үед таны энэ хагас цайны өдрүүдэд нэлээд их үйлдвэрлэлтэй явж танилцж штэ. Дархны нэхийд энэ дархны төмөрлөгийн үйлдвэрүүдээр орлоо. Энэ өөрөө саяын үйл ажиллагаатай холбоотой юу? За, сүүлчийн их хурл одоо манай түрүүчийн их хурл манай их хурлаас өксүүлээд сүүлийн 6-7 жил энэ үйлдвэрлэлийг жимжих хөнгөлтэй зээл гэдэг юмыг олгож эхэлсэн. За, дархны нэхээ бол засгийн газрын бондноос авсан байх жишээтэй, хөтлийн зэмж хууль Чингис бондноос авсан байх жишээтэй. Төмөрлөгийн үйлдвэр бол цэвэр хувийн хвшлээ өөрийнхөө мөнгөөрөө хийж байгаа. Тэгэхдээ улсын үйлдвэр, хувийн хвшил хоёр хамтарч ажиллаж байгаа ийм жишээнүүд байгаа. Тэгэхээр эдгээр бол улсын хурлаас мөнгө төгрөгийн шийдэж өгөөд одоо хамгийн удаан бараг 5 жил хамгийн хурд нь одоо Чингис бонд чинь 12 онд авсан гэхээр 3 жил орчим болж байна. Одоо үр дүнгээ үзэх цаг нь болсон. Тэгээд тэр мөнгөөр юу хийж байгаа? Тэр мэдээллийг нэгдүгээр олон түмэнд ил болгох зорилготой. Хоёрдугаар бодтойгоор одоо энэ үйлдвэр урд нь юм байсан, одоо ийм болсон гэдгээс ялгааг нь харуулж байгаа. Гуравдугаарт энэ болгон болвол импортыг оруулж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Энэний хүрээнд бол хагасаа өдөр болгон ямар нэгэн улсаас дэмжлэг авч үйлдвэр өргөтгсөн эсвэл цоошноор барьсан ийм зүйлийг бол хэвлэл мэдээллийнхнийг дагуулж очиж сурталчилж байгаа. Ер нь тэгэхээр би эндээс нэг ойлголоо Чингис бондын мөнгөний зарцуулалтыг ил болгох, дээрээс нь Чингис бондоос тэр их мөнгнөөс зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа энэ газруудыг ил тод болгоод ер нь цаашдаа энэ тухай мэдээлэл бидэнд ил болох нь гэж ойлгож болох уу? Чингис бондны мэдээлэл хязгаарч нууц байгаагүй. Улсын хурал дээр гишүүд нууц байсан юм шиг яриад байгаа. Энэ бүх вебсайт бүх юм дээр нь байгаа. Харин яг үйлдвэр дээр нь очиод за чи юу хийж гэн, чиний үйлдвэрсэн бүтээгдэхүүн хаа байна, хаана борлуулж гэн гэж асууж байгаагүй. Тэр сурчлах ажлаа бол хийгээгүй. Тэгэхдээ Чингис бондны ихэнх мөнгө нь бүх аймгийн төвүүдийг засгийн замаар холбоход зарцуулагдсан гэдгийг бас тооцох хэрэгтэй. Энэ хагасаа өдрийн аял бол үйлдвэрүүдэд очсон хөрөнгийг үзэж яваа. Одоо дараагийн үйлдвэрүүд олон байх уу? Аж үйлдвэрийн яамнаас асуудаг. За, том жижиг нийлсэн хэдэн зуун үйлдвэр байна. Тэрэн дотроос ингээд хуваар гаргаж байгаа л явна. Заавал томоор нь очино. Жижигүүдийг тоохгүй байна энэ гэсэн яриа гарч эхэлж илээ. Энэ удаа би яг том жижигийн харьцааг нь тааруулж байгаа л очих гэдэг. Аж үйлдвэрийн яамтай болсноор бид нар ядаж ямар төслөөр хаана хэн юу хийгээд байна, эсвэл авсан мөнгө нь үр дүнгүй зарцуулагдж байна уу? 4 орчим хувь нь үр дүнгүй зарцуулагдсан гэдэг тооцоо бас гаргасан байлээ. Энэ нөгөө жижиг дунд үйлдвэрийн сангаас мөнгө өгдөг чинь бас нэлээд жилийн өмнөөс эхэлсэн шүү дээ. Тэгэл тэрний зарим үйлдвэрүүд нь олдохгүй байна гэдэг ингээд бүх юм бол одоо ардан сайхан биш байна. Томоохон төслөө цаашаа явах нь үгүй юу гэдэг асуулт байгаа. Оюу толгой, 5 толгой байна. Гацууртын орд байж чинь хамгийн ихэнд аль нь хөдлөх бол? Томоохон төслүүдийг гаццсан гэдэг нэг юм буруу мэдээлэл яваад байгаа. Төслүүд бол гацаагүй. Оюутлогын үйлдвэр 2013 онд ашиглалтанд орж ажилласнаас хойш тасралтгүй ажиллаж байна. 5 толгойн Эрдэс 5 толгой одоо бусад уурхаанууд хэвээ ажиллаж байна.
Гацууртын орд бол үнэхээр урт нартай хуулиар цуглаа гацсан байсан. Тэр гацааг улсын хурал гаргаад өгсөн. Одоо гацууртын ордоос улс авах юма хуулийн дагуу 34% авахаар улсын хуралд оруулж ирсэн. Энэ 7 хоногт Монгол Ардын намын бүлэг завсарлага авсныг тооцвол эх 7 хоногоос ийм батлагдаад явах ёстой. Оюут толгойн хувьд гэрээг улсын хурлаар батлахдаа 53% нь монголчуудад 47% нь хөрөнгө оруулагч гэдэг харьцаа баталж өгсөн байна. Тэгээ энэ харьцаа хөндөгдсөн тохиолдолд улсын хурал оролцсон. Өнөөдрийн байдлаар энэ харьцаа хөндөгдөөгүй 53 гэж бидний бодож ирсэн зүйл бол сая ерөнхий сайд сайхан бэлгийн тэр гадаадд зурсан гэрээн дээр 55% бараг 54.9 болж өөрчлөгдсөн учраас бид энд бол санаа зовхгүй байгаа. Тийм учраас энэ бол улсын хурал дээр ярьж шийдэх гэрийн дүүрч асуудал байхгүй. За 5 толгойг бас гацсан юм шиг яриад байгаа. Эрдэнэс 5 толгой бол өнгөрсөн жил гаргаснаас илүү нүүрс олборлоо зарж байгаа. Харамсалтай нь үнэн нь одоо тэр сайн байх үеэс бараг 3 дахин унсан биш шүү дээ. Тэгэхээр адилхан тооны нүүрс зарсан ч гэсэн орлого нь 3 дахин бага байхаар байгаа. Тэгэхээр энийг бол улсын хурал бол удахгүй шийднэ. Тэгвэл бол 1072 хувьцаа эзэмшдэг эрх ашигыг хохирохгүй байхаар тийм боломжийн хуулиураар шийдэхээр улсын хуралд ажлын хэсэг ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн асуулт одоо ганц дархны төмөрлөг гэхгүй олон үйлдвэрүүд хууль тогтоох дээд байгууллагын дарга манай дээр ирээсэн бидний олдыг хараасаа бидний бэрхшээлийг олж хараад асуудлыг шийдээсэй гэж хүлээж байгаа олон үйлдвэрээр орох уу? За хүмүүс бас зөвхөн томоор нь ордог юм байна. Бид нар бол жижигхэн гэж бодох хэрэггүй. Тэр нь том жижиг ялгаагүй бараг хэдэн зуун жигсаалт байлаа. Тэгэхээр бол боломжийн хэрээр одоо том жижигийг баланслуулаад ингэж очих болно. Сүүлийн хэдэн жилийнхаа үйл ажиллагаанд ажил дүрийн шалгалт хийгээд тэгээд 4 орчим хувь нь хөнгөлөлтөө зээлэн зориултын бус зарцуулагдсан байна. Эцэст нь олдохгүй байна. Гэхдээ энд бол санаа зовох хэрэггүй. Яг бол бүх зээл банкар болгоцсон учраас барьцааных нь хөрөнгө банкн дээр байгаа л да. За маш их баярлалаа. Эрхэм үзэгчдээ та бүхэн хүлээлт үр дүн ярилцлага үзлээ. Ярилцлагын анхны зочин улсын хурлын дарга Зандаа Өгийн их боллоо. Цагийн үрд хөтөлбөр үргэлжилж байна.